Нэг асуулт байна. Хэрв ойн аимшигтэй төмөр тохиолдвол таны зүгээс хийж чадах зүйл юу байх вэ? Магадгүй таны хариулт нь юу ч бишэж болох юм. Бид байгалийн ноцтой үзэгдлүүдийг таамаглаж мэддэг шүү дээ. Харин гал төмөр өвдөх юм бол аюулгүй байдлаа хангаснаар үрдсэн сэргийлж чадна. Өнөө үед шатхуун бодисын салбар бол хамгийн их мөнгө эргэлдэж байгаа том зах зээлтэй салбар болоод байна. Хэрв дэлхий дээр байгаа бүх шатхууныг нэг өдөр шатаачвал юу болох вэ? Хэр ихийг шатаах бол? 2018 оны байдлаар дэлхий дээр 1730 тэрбум пошиг шатхуун бодис байгаа ба өдөртөө 94.7 сая баллон шатхуун борлуулагддаг хэмээн тооцоосон байдаг. Wall Street Journal-ийн тооцоосноор ExxonMobil, Chevron, Shell, BP болон Total гэх томоохон компаниуд 2018 онд 84 тэрбум $, ашигтай ажилласан юм дүгнэн бичиж. Хүмүүс хэдий баг багаар худалдан авалт хийдэг ч гэсэн энэхүү дэлхийд цөөн хідэн олигопол зах зээл дээр байр суурь олчихсан компаниуд маш их ашиг шууд бус утгаараа шатхууныг шатааж агаарт карбоныг тархааж байгаагаас хүртэж байгаа юм. Таамаглашгүй байгалийн онц аюултай үзэгдэл дэлхийн дулаар зэрэг дээр дөрцөн зүйлс нөлөөлөд буй өнөө үед бидэнд сэргээгдэх эрчим хүч маш хэрэгтэй байгаа лээ. Бид байнга түл шатхууныг томоохон компаниудын хүсэж байгаагаар хэрэглэх юм бол хэцүү нөхцөл байдал руу айжмаар орох болно. Тэгэхээр бидний ирээдүйг бий болгох ямар сонголтууд байна вэ? Олон жилийн туршид манай нийгэм газрын тостой хайр болон үзэн ядалтын харьцаатай байгаа. Нэг талаас энэ бидний өдөр тутмын хэрэглэдэг маш олон бүтээгдэхүүнийг бий болгоход хэрэгтэй. Би зөвхөн шатхууныг саваад үрэх тухай яриаггүй. Газрын тосны компаниуд олон жилийн турш хүмүүсийг бүтээгдэхүүнээс хамааралтай байлгахын тулд шаргуу ажиллаж цаг уурын хор өнөөлийн талаар олон нийтэд төөрөгдүүлсэн мэдээллийг хүргэсээр ирсэн. Уур амьсгалын хариуцлагын хүрээнд Ричард Хийдигийн мэдээлснээр 1751 оноос 2010 оны хооронд дэлхийн аж үйлдвэрлэлийн хүлэмжийн ялгаруулалтын бараг 3.2-ыг 90 гаруй нүүрс төрөгчийн үйлдвэрлэгчид бүрдүүлж байгаа гэсэн тооцоо гарсан байдаг. Мөн эдгээр 90 гаруй бохирдуулагчдын хамгийн том хувь нэмрээ оруулдаг компаниуд бол мэдээж хэрэг газрын тос, шатхуун, түлшний компаниуд болох Saudi Aramco, Chevron, ExxonMobil, BP зэрэг ийм компаниуд байна. Энгийнээр хэлбэл газрын тосыг шатаах нь агаар мандалд нүүрс төрөгчийн давхар эслийг ялгаруулж улмаар дэлхийн дундаж температурыг илүү халуун болгодог. 1880 оноос 2010 оны хооронд дэлхийн дундаж температурын өсөлтийг 50 орчим хувийг нүүрс төрөгчийн буюу шатхуун үйлдвэрлэгчид нүүрс төрөгч метанхи ялгаруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж одоо эрдэмтдийн холбооноос гаргасан судалгаанд дурдсан байдаг. Тэгэхээр түлш шатхууныг орлуулах ямар зүйл байж болох вэ? Нүүрс хий гэх мэт бусад чулуутсан түлш нь ижил төстэй асуудал үүсгэдэг. Мөн бидний ашигладаг бүх газрын тосыг сэргээгдэх эрчим хүчээр солих нь хэтэрхий өндөр өртөгтэй байх болно. За жишээлбэл Америк нэгдсэн улсад салхи нарны эрчим хүчийг цэвэр сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх ажлыг $7.8 их $80 хөрөнгө оруулалтаар эхлүүлж байсан. Нөгөө талаас эдийн засагт ажилгүйдлийн түвшинг бууруулах үзүүлэлт болж болох юм. Дээр дурдсан төслийн хүрээнд Америк нэгдсэн улсад 3.1 сая урт хугацааны бүтэн цагийн ажлын байр бий болгож тус улсад жил бүр 63 мянган хүний амийг агаарын бохирдлоос аврах болно гэж тооцоо гарсан байдаг. Хэрв корпорациуд газрын тос болон бусад чулуутсан түвшний нөөцийг үргэлжлүүлэн олборлох яваас манай агаар мандалд бараг 942 тэрбум тонн, за бараг 1 их 80 тонн юм да. Нүүрс төрөгчийн давхар эсэл хаягдах болно. Энэ дэлхийн дулаарлыг Цельсийн 3 хэм, за эсвэл бүр 4 хэм ба түүнээс дээш дулаархад хүргэдэг. Хэрв бид дэлхий дээр байгаа бүх хэл төрлийн шатхуун тос, шатхуун газрын тосыг шатаачвал дэлхийн түгэнд тохиож байгаагүй зүйл болох нь ойлгомжтой. Appalachian State University болон National Geographic Explorer-ийн тайлбарснаар уншвас дэлхийн хүн амын 96% нь устан үгүй болох аюултай.